Ерөнхий шалгалтаар физикийн хичээлээр механикийн бодлого будах талаар зөвлөгөө өгье. 2016 оны хувилбарын 17 дугаар бодлого буюу сонгох хэрэгэлттэй бодлого дотор механикийн нэг бодлого байгаа. Энэ бол шидэгдсэн хөдөлгөөний бодлого юм аа. Онгоц 490 м өндөрт 360 км/цагийн хурдтайгаар нисэж байлаа. Газрын гадаргуу онгоцны нисэж байгаа төвшин. Онгоц ажиглагчийн яг дээр ирэх агшинд онгоцноос унгасан бие ажиглагчаас ямар зайд газарт унах вэ? G-г 9.8 м/сек квадрат гэж авна гэсэн хоёр оноотой бодлого байна. Газрын гадарга дээр бид ажиглагчаа тэмдэглэе. Ажиглагчийн яг харалтаа онгоц ирж байгаа үе. Онгоцноос унгасан бие маань ийн гэж бодъё. Тэгвэл энэ бодлогыг бодоход эхлээд гарч болох алдаа бол онгоцноос унгасан бие маань шууд ихц доош харалтаа А цэг дээр ирнэ гэж ингэж ойлгож болохгүй. Яг тэгэхээр тэр унгааж байгаа бие маань онгоцтойгоо хамт хөдөлж ирсэн. Ийм учраас унж байгаа биеийн анхны хурд бол онгоцны хурдтай адилхан V0 байна. Ингэвэл бид хэвтээ чигт шидэгдсэн хөдөлгөөний бодлого бодох гэж байгаа гэдгээ бол таньж мэднэ. Энэ биеийн хөдөлгөөн бол парабол траекториор явагддаг. Хөдөлгөөний бид хоёр чиглэлд задлаж авч үзье. Хэвтээ чиглэлийн хөдөлгөөн, босоо чиглэлийн хөдөлгөөн. Босоо чиглэлийн хувьд хүндийг бүрч үйлчилж байгаа учраас доошоо хурцах хөдөлгөөн хий. Чөлөө түмэл. Хэвтээ чиглэлд хүч үйлчлэхгүй учраас энэ бол чигд хөдөлгөөн юм. Ийм учраас чигд хөдөлгөөн болохтой зэрэг хэвтээ чиглэлийн хурд бол анхны хурдтайгаа тэнцүү. 360 км/цаг м/сек-ээр илэрхийлвэл 100 м/сек гэсэн ийм тогтмол хурдтай. Ихс доошоогоо бол чөлөө түмэл. Ийм учраас энэ доошоогоо туулсан зам нь өндөртэйгээ тэнцүү. Энэ нь чигд хурцах хөдөлгөөний томьёогоор ийм болно. Эндээс бид Т болвол зурдоор 2S-ийг хуваах нь G буюу энэ дээр S-тэй 490 м, G-тэй 9.8-ыг орлуулж бодвол 10 секунд гар. Доошогоо 10 секунд чөлөөтэй унахын зэрэг зээгэр хэвтээ чиглэлтэй мөн 10 секундын турш чигд хөдөлгөөн хий. Тэр чигд хөдөлгөөн хийсэн туулсан цаг бид L гэж тэмдэглэх юм бол V0-ыг хугацаагаар үржинэ. Ингээд 100 м/сек-ийг 10 секундээр үржээд 1000 м. 2013 оны Ешийн шалгалтын 2 дугаар хэсэгт ирсэн мөн механикийн бодлого авч үзье. Сэдвүүн адилхан шидэгдсэн хөдөлгөөний бодлого. Газраас 50 м-ийн өндөр дээрээс хэвтээ чиглэл биеийг V0 тэнцүү 10 м/сек анхны хурдтай шидсэн. G хурдтгалыг ойролцоогоор 10 м/сек квадрат гэж авна. Энэ хөдөлгөөнийг судлаад 3 асуултанд хариулах юм байна. Нэгдүгээрт нь шидснээс хойш 2 секундын дараа хурдны хэвтээ байгуулагч болон босоо байгуулагчийг болно. Хоёрдугаарт нь шидэгдснээс хойш 20 м/сек хурдтай үед V-ийг сурдыг V-д харьцуулсан өнцгийн космосыг олох. Гуравт нь хурд 50 м/сек үед энэ хөдөлгөөний нормал хурдтгалыг олох ийм даалгаврууд байна. Тэгэхээр хэвтээ шидэгдсэн биед бол зөвхөн хүндийг бүрч үйлчилж байгаа. Ньютоны 2 дугаар хуулиар биед үрчилж байгаа нийл дүр хүч бол масс хурдгалын үржүүр байдаг. Гэтэл энд нийл дүр хүч гэдэг маань зөвхөн дэлхийн татах хүч байгаа. Энэ нь mg гэж илэрхийлэх. Ийм учраас А бол тогтмол G байх юм а гэдэг ийм дүгнэлтийг хийж болно.
За тэгвэл энэ биеийн хөдөлгөөний явцад хурдтгал бол ямагт их доош чиглэх нэ. Тэгэхээр шидэгдсэн биеийн хөдөлгөөний хувьд онцлог нь тухайн биед үйлчилж байгаа одоо нийлбэр хүч бол мэдээж нүүтний хуулиар хурдтгалтайгаа параллел байх ёстой. За гэтэл анхны хурд нь бол энэ хүчтэйг үнцэг үсгэсэн тухайлбал хүчиндээ перпендикуляр байгаа ийм одоо тохиолдол. За ийм үед энэ хөдөлгөөн маань бол шууд жигд хүсэх хөдөлгөөн гэж хэлж болохгүй. За бид хөдөлгөөнөө хоёр задлж байгаа бол харин ингэж хэлж болно. Гэхдээ чигд шидэгдсэн хөдөлгөөний хувьд бол чигд хөдөлгөөн. За босоо чиглэлийнхээ хувьд бол доошогоо G уртгалтай учраас чигд уртгах хөдөлгөөн. За территорийн ямар цэг дээр шүргэгч татвал энэ биеийн хурд гарна. За тэр хурдыг бид хэвтээ босоо байгуулагч болгоод задлжуулна. За хэвтээ чиглэл хурд хоёрын хоорондох өнцгийг айлтгий. За тухайн цэг дээр явж байхад хурдтгал бол ямагт G байна гэсэн. Тэгэхээр энэ хурдтгалыг бид мөн одоо хоёр чиглэл задлж авч үзэж болно. Тангенциал хурдтгал буюу одоо хурдны дагуу хурдтгал. За нөгөөх нь нормал хурдтгал. За тэгэхээр тангенциал хурдтгал нь бол тухайн биеийн хурд нь одоо хэр зэрэг ихээр өөрчлөлт гэж байгааг илэрхийлдэг бол нормал хурдтгал нь хурдны чиглэл хэрхэн өөрчлөлт гэж байгааг харуулдаг. За нэгдүгээр асуулт маань бол тэр энэний өмнөх одоо бодлоготой бол төстэй. За хэвтээ хурд нь бол анх шидсэн хурдтайгаа тэнцүү учраас ямагт 10 м/сек байна. За босоо чиглэлд бол энэ одоо G-X хурдтгалтай учраас бид тэнхлэгээ доош авчихвал V-Y хурд маань G T гэж илэрхийлэгдэнэ. За ингээ 2 секунд гэж өгсөн болохоор 20 м/сек болно. За одоо 2 дугаар хэсгийг харъя. Тэгэхээр энэ бодлогыг одоо бодоход энэ зургийг ашиглаарай гэж шалгалтын дээр бол өгөгдсөн. Тэгэхээр эндээс бид одоо V хурд маань яаж задарч гэнэ үү? G хурдтгал маань яаж задарч гэнэ үү? Ямар гурвалжинд байна гэдгийг сайн ажиглаж болно. За эндээс ол гэсэн одоо өнцгийн космос маань зураг дээр харъя. Насан кертийг Кептунс тарж байна. За бид V-X-ээр 10 гэж олсон. За V20 гэж өгөгдсөн учраас эндээс космос айлт бол 10 м/секундыг 20 м/секунд хуваагаад 2-ны 1 байх юм. За 3 дахь хэсэг нь. За хурд одоо 50 м/секунд болж одоо нэлээд явцсан байгаа хэсэг. За тэр үед нормал хурдтгалыг бол. За гэхдээ энэ G бол энэ өгөгдсөн G биш. Эндээс ABCD-г дугаарлаад ирж байгаа. G гэдэг үсгээр тэмдэглэсэн ийм үл мэдгэдгийг бид олох гэж байна. Тэгэхээр нормал хурдтгалын тухай энэний тоон хэмжээг илэрхийлдэг нэг ийм томьёо байдаг. Тухайн цэг дээр хурдны квадратыг мөрөөлтэй арай тус тоод. За гэтэл мөрөөлтэй арай тус нь өгдөг учраас бид арай өөр аргаар бодох хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ зургийг харахад зэрэг G хурдтгалаа бид хоёр байгуулагч болгоод задлсан. Тэгвэл энэ өнцөг бол мөн энд байгаа өнцгтэй адилхан айлт байна. За тэгвэл эндээс космос айлт нь за насан кета А1 Кептнуц G тоон. За эндээс AN маань G космос айлт болно. За гэтэл космос айлт бол территорийн ямар цэг дээр өмнөх даалгаварт одоо шийдсэнээр V-X-ийг V тэрцүүлж байгаа. За тэгээ V-X нь бол тогтмол 10 гэж өгөгдсөн. За V нь бол өмнөх даалгаврын энэ 20 биш 50 болсон байгаа. За ийм учраас космос айлт нь бол 5-ны 1 болсон байна. За ингэхдээ А энэ нь 10-ыг үржих нь 5-ны 1 гээд 2 м/секунд квадрат гэж болдох юм аа. Тэгэхээр энэ бодлого маань бид одоо өмнөх даалгавраас юугаар ялгаатай гэхтэй зэрэг хамгийн гол анхаарах юм байна. За энэ хөдөлгөөний үед бид G гэдэг хурдтгалаа задлж удаавч үзэх юм байна. Хөргөлвөл энэ хөдөлгөөний үед хурдны хэмжээч өөрчлөгдөн, чиглэлч өөрчлөгдөн.
За тэр үед байгуулсан энэ хурдгалын гурвалжин, хурдны гурвалжин дээр байгаа өнцгүүд тэнцүү гэдгийг ашиглаж энэ бодлогыг бодлоо.